надад 3-4 асуулт байна. Цаг яваад байна шүү. За нэгдүгээр асуулт. Энэ их хурлын нэг ажлын хэсэг дээр байгаль орчны яам хуулийн төслүүдийг танилцуулах гэсэн. Тэгээд тэн дээр ажлын хэсгээс бол ер нь энэ байгаль орчны багц хуулийг багцаар нь оруулж ирэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Багцаар нь оруулж ирэхэд тодорхой хүндрэл байвал үндсэн суур хуулиудынхаа өөрчлөлтийг оруулж ирээч. Тэрнийг дагуулад бусад хуулиндаа ингэж нэмэлт өөрчлөлт оруулаа явах бол илүү боломжтой гэж ингэж үздсэн юм байгаа. Тэгэхээр яагаад тэр багц хуулийн дундаас ганцхан энэ хуулийг дасалж гинтгэ оруулж ирж байгаа юм бэ гэсэн энэ нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуулт бол энэ үнэлгээний шинжилсэн ангилалтай холбоотой байгаамаа. Энд төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашигыг их хамгаалсан. За одоо саадгүй бизнесийн үйл ажиллагаа саадгүй явуулах энэ төр гэдэг талаас зөв боловч нөгөө талд нь энэ байгаль орчныг хамгаалах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийг хангах, за хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх зэрэг асуудлыг болвол эрхгүйд нь их авч үзээгүй. Тэгтээ зэрэг энэ байгаль орчны тэнцвэрт байдал гэдэг маань явж Монгол улсын урт хугацааны доктортой хөгжлийн суур болох юм байгаа. Тэгээд одоо ингээд англиар шийдэж чад одоо нийт үнэлгээ хийх тэр төслүүдийг 36% нь ерөнхий үнэлгээр шууд шилжиж гин гэж байгаа. Энэ ч болохгүй шүү дээ. Ингээд бараг 40% нь наривчсан үнэлгээнээс чөлөөлдөг барьдаг чинь энэ байгаль орчныхон хамгаалахынхаа эсрэг үйл ажиллагаа болчихвол яах вэ? Энэ яагаад ингэж зөвхөн ганцхан төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашигыг дээгүүр тавиад байгаа юм бэ? Харин нөгөө талаас энэ иргэдийн нийтийн урлыг асаад явчихж байгаа. Бас дахиад. Энэ бас буруу. Энэ дээр бол иргэдийн нийтийн урлаар хилцэх ёстой. Хилцэхдээ одоо хэд хоног гэдэг иргэдийн нийтийн уралд материал өгөөд 10 хоногийн дотор хариу өгнө. 14 хоногийн дотор хариу өгөхгүй болвол зөвшөөрөлт тооцно гэдэг заалт нэмж өгөх нь зүйтэй. Энэ дээр бол тэр 10-ын хэд байна гамбаа гişмэнтэй бол санал нийлэхгүй байгаа. Хугацаа зааж өгөөд хариулт өгөхгүй болвол тооцоо явуучих бол зөв. За 3 дугаарт энэ хуулийн дээр хилцэж яхад ажлын хэсгээр би бол маш тодорхой санал гэсэн. Наривчилсан үнэлгээг аж ахуй нэгж мэргэжлийн байгууллага хийх ёстой. Тэр аж ахуй нэгж гэдэг чинь эцсийн эцэст явж ганц үнэтэй нэгж байж идэг. Компани байж идэг. Тэгээд судалгааны байгууллагуудаар яваад юм хүмүүн гууж яваа зөөхөн гэдгээр өгөөд ингээ нэг юм гаргаж чад байгаа. Энэ олон жил явж байгаа. Байгууллага гэдэг үгийг нэмж оруулуугаас болоод энэ шийдвэрүүд хүчингүй болох том үндэслэл бий. Одоо соёлын өвөг хамгаалах тухай хуулиар төсөл хэрэгжүүлж байгаа тэр газрын түүх соёлын дурсгалыг авраа хамгаалах хайгуул хийнэ гэж заасан. За энэ наривчилсан үнэлгээний тухай энэ хуулийн заалтандаар болвол төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлсийг тухай материалыг оруулж өгнө гэдэг байна. Тэгэхээр энэ үнэт зүйлсийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хийнэ гэд соёлын өвийн тухай хуулинд заагдсан байхад энд аж ахуй нэгжгээд хүчээр тулгаад байж болохгүй. Яагаад аж ахуй нэгж гэдэг дээр мэргэжлийн байгууллага гэдэг үг, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага гэдэг үг нэмэхгүй байгаа юм бэ гэсэн энэ 3 дахь асуулт байгаа юм. За одонтой сайд хариулъя. За регл гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр түрүүн бас хэлсэн одоо 2020 онд хүчингү болсон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулиар баг хорооны иргэдийн нийтийн хурал жилд 3 удаа 3-аас доошгүй хуралдах зохицуулалттай байсныг 20 оны шинжилсэн найруулгаар энэ заалтыг аваад хайцсан юм а. Тэгэхээр одоо иргэдийн нийтийн хурал бол жилд хэд хуралдахын ямар ч зохицуултгүй болчихсон. Тэгэхээр бид бол хуулиа оруулж ирэхдээ өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу одоо ингээд оруулж ирсэн байгаа. За дээрэс нь энэ зөвхөн хөдөө орон нутгийн баг биш. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр үйлчилгээ энэ бол бас энэ нутаг дэвсгэрийн хороо гэж зохицуултанд орчиж байгаа. Хорооны иргэдийн нийтийн хурал нь бас яаж хилэлцэх юм, яаж хэдэн удаа хуралдах юм, яаж одоо хүн ам бүрдүүлэх юм гэдэг нь яг л одоогийн хуулиар үйлчлээд байгаа болохоор эн чинь Улаанбаатар хотод нэг аж ахуйн нэгж бүртгүүлэх заавал энэ хорооны иргэдийн нийтийн хурал хилцүүлдэг ийм зүйл нь бас
бүрхэг болчиход байгаамаа. Тэгэхээр хэлцэх явсад бас энийг бид нар улсын их хурлын гишүүд энэ ангиллаар нь ингээд хийх боломжтой. За соёлын өвийн судалгааг бол соёлын өвийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэж байгаа. За тэр тайланг бол энэ үнэлгээнд татан оруулж нөлөөллийг нь үнэлэх асуудлыг бол тусгасан. За одоогийн мөрдөж байгаа үнэлгээний журмаар мэрэгжлийн зөвлөлийн нийт гишүүдийн 40% нь их сургууль шинжилгээ ухааны байгууллагын төлөөллийг бол оролцуулахаар ингээд юуг нь бол төлөөллийг нь бол хангасан байгаа. Тийм учраас энэ дээр бол одоо төлөөлөл сайн хангагцсан гэж үзнэ. За, ажлын хэсгээс 4 номерын микрофон дээрээс нэмж хариулъя. Нэг хүрээлэн буй орчны бодлогын эрхлэлтийн газрын дараагийн их мөнх улсын хурлын гишүүн иргэдэл ухааны асуултанд хариулъя. Мэдээж хэрэг шинжилгээ ухааны байгууллагын оролцоог оролцуулах энэ бол энэ чухал асуудал. Энтэй тантай санал нэг байгаа. Гэхдээ одоо яг энэ өнөөдрийн төвшөнд хийгдээд явж байгаа үнэлгээнд дээр хөндлөнгийн шинжээчээр үлийн шинжилгээ ухааны байгууллагын эрдэмтэн докторууд бол оролцоод явж байгаа. Нөгөө талаас түрүүнд бас сайд тодруулаад хэллээ. Бид энэ мэрэгжлийн зөвлөлтөөр хянагдаад явж байгаа тайлангууд дээр бид шинжилгээ ухааны хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдыг 40% хүртэл оролцуулаад явж байгаа. Нөгөө талаас юун дээр мэрэгжлийн байгууллагуудыг чадахжуулахтай холбоотой асуудал үүж байна. Чадахжуулахтай холбоотой асуудлаар бид 2023 онд үнэлгээ хийх журмыг шинжилээд энэ журмын хүрээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ мөн одоо энэ хуулийн төслөөр нийгмийн нөлөөллийн үнэлгээг маш тодорхой болгоод оруулж ирснээрээ бид энэ Нэмж хариулъя. 4 номерын микрофоныг нэмж өгье. иргэдийн эрүүлгүй аюулгүй орчинд амьдрах бас нөхцөл нэгдлээрээ бүрдэнэ гэж харж байгаа. Энэ маань юу гэхээр та мэдж байгаа. Одоо байгаа бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ энэ дээр нэмэх нь нийгмийн нөлөөллийн үнэлгээ ороод ирснээрээ тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал, цаашдаа орлого төвлөрүүлэлттэй холбоотой асуудал. Магадгүй одоо тэр төслийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар бэлчээр одоо хумигдж байгаа, талхагдж байгаа энтэй холбоотой асуудлууд бүгд энэ гомдлогдох механизм болоод нөгөө талаасаа энэ олон улсын стандарт шаардлагатай нийцүүлээд явхлаар энэ бүх асуудал бол нэг талтай гараа шийдээд явах нь бас нөхцөл давхар бүрдэнэ гэж харж байна. За, иргэдэл гишүүн тодруулъя. За тэгэхээр эхний тэр нийтийн уралдаантай холбоотой би тодорхой санал хэлсэн шүү дээ. 10 хоногийн дотор 14 хоногийн дотор хариу өгнө гэдэг. Өгөхгүй бол тэрнийг зөвшөөрсөд тооцно гэж. Ингэж оруулж болно. Ингэхгүй иргэдийн нийтийн урлаа асчаар их олон хууль зөрчих гээд байна гişүүд яриад байгаа ч юм бол их урттай. Хоёрдугаарт та нар бол тэр наривчилсан үнэлгээг аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэр гэдэг байгууллага гэдэг үг нэмэхээсээ яагаад татгалзаад байгаа юм бэ? Тэртээ тэргүй зарим хэсгийг одоо хийлгдэг юм байна шүү дээ байгууллагаар. Тэгсэн мөртлөө хуулийнхаа үндсэн заалтандаар аж ахуйн нэгж гэж оруулаад байгууллага гэж нэмэхгүй гэдэг нь их олон жил гүрийж байгаа танаа яамныхаа. Та нар бол магадгүй шинэ учраас мэдэхгүй байгаа. 10 хэдэн жил гүрийж байгаа. Би бол энэ байгууллага гэдэг үг ялангуяа мэрэгжлийн эрдэм шинжилгээний байгууллага гэдэг үг нэмэхгүй болвол За, 4 номерын микрофон дээрээс нэмж хариулъя. Ажлын хэсэг. За, иргэдэл гишүүн асуултанд хариулъя. Энэ дээр та саналын хүрээнд саналаа тусгаад оруулаад явах боломжтой. Нөгөө талаас одоо байгаа хууль эрхцүүдээр стратегийн үнэлгээ болоод хоримтлох нөлөөллийн үнэлгээн дээр шинжилгээ ухааны байгууллагуудыг татан оролцуул шинжилгээ ухааны байгууллагуудаар бол хийлгэх юм зохицуулт бол байгаа. Тэгэхээр үндсэндээ төлөв байдлын үнэлгээ, хоримтлох нөлөөллийн үнэлгээ, стратегийн үнэлгээн дээр бол шинжилгээ ухааны байгууллагууд бол оролцоод явах боломжтой. Гагцгүй яг өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар байгаль орчны нөлөөлөх байдлын наривчилсан үнэлгээг тусгай шүүрэл авсан мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэхэд явж байгаа. Тэгэхээр одоо яг энэ нөгөө хүндсэн заалтан дээр нь таны саналыг тусгаад ингээд оруулаад явах боломжтой гэж харж байна. Иргэдэл гишүүн нэмж тодруулъя.
би бол тэр стратеги үнэлгээ, хөрөнгөлөгдөх үнэлгээний талаар ерөөсөө яриаг юм байгаа шүү. Зөвхөн наривчлсан үнэлгээ дээр тэнд чинь газрын хөрс шороо энэ төр гэл зөндөө юм судлах хэрэгтэй болдог байхгүй юу? Яг тэр чинь хээрийн судалгааны материал бүрдүүлэх хэрэгтэй. Энийг зөвхөн мэрэгжлийн эрдэмтгэлгээний байгууллага хийж чадна. Тийм л учиртай юм шүү. За баярлалаа. Хэрэглэх гишүүн санал хэллээ. Улсын хурлын гишүүн Од Сүрэнгийн Номин Чимэг